За сайн байцгаана уу? Уран баримлч очролд байна. Яг маш товчхон хариулвал одоо хүнтэй холбоотой бүх асуудал энэ ухамсартай холбоотой. Ухамсар гэдэг бүтээлтэй холбоотой. Сайн маа юу ч байсан. Тийм бодлоор л анх бүтээсэн дээ. Хүний ухамсар гэдэг бол ер нь асар том бодол юм байна. Ямар нэгэн хувийн одоо яг хувь хүний үзэл бол биш байхгүй. Одоо миний өөрийн үзэлч биш. Нийт одоо хүн гэдэг одоо утгуун дээр л толгуурлаа явцсан байхгүй. Тэгэхээр хүний ухамсартай юу холбоотой вэ? Бүгд тэдэнтэй холбоотой учраас ухамсар гэдэг нэр тэгээд ухамсар гэдэг бодлороо л цаашаа бүтээх юм нь эхэлсэн байхгүй. Тэгэхээр аюу том хэмжээний одоо нийт одоо хүн төрөлхтний ухамсар гэдэг бүгдээр хүн болго ухамсартай учраас тэрнтэй холбогдоод байна. За урлагийн бүтээл бол хүний амьдралд бол нөлөөлөл нь бол маш олон янзаар л да. Яг тэгвэл тэр олон хүмүүс бүгд өөр өөр гэсэн үзэлтэй байгаа, өөр өөр гэсэн таашаалтай байгаа тий. Тэгэхээр тэр ямар ч юм гэсэн өөр гэсэн үзэгчтэй байдаг байхгүй. Одоо бид нар бол ингээд ямарваа нэгэн бүтээлийг ингээ харчаад муу сайн гэж ингээ яриад идэг. Би бол муу бүтээл байхгүй гэж боддог. Муу урлагийн бүтээл гэж бол байхгүй. Бүтээл болгон өөрийн гэсэн үзэгчтэй. Яг тэр бүтээлийг бүтээсэн уран бүтээлчийн хандлага нь яг ямар байсан бэ л гэдэг асуудал байгаа байхгүй. Тийм учраас уран бүтээлгүйгээр бол энэ хорвоо ертөнцийг одоо юу яхахын арга байхгүй. Төсөөлөхийн арга байхгүй. Тэгэхгүй бол бидний амьдрал бас маш хүндлэг биш, хүмүүнлэг биш болох байхгүй. Тийм учраас урлаг бол тэгжил хүний амьдралд нөлөөлдөг. Тийм байлгүй яах вэ? Одоо яагаад бүр ухамсар гэж нэрлсэн бэ гэдэг чинь яг л ерөөсөө нэрнээс ахвал эхлүүлэл ерөөсөө нийгэмд нөлөөлөё гэсэн бодолтой байхгүй юу? Ухамсараа чагнах юм бол бид нар нийгэмд аюу зөв зохицоо амьдрах гэдэг байгаа байхгүй. Ямарваа нэгэн буруу үйлдэл хийхийг ухамсарал мэдээд байгаа байхгүй. Тийм учраас би нийгэмд нөлөөлөх гэж бас энэ ухамсар гэдэг нэрийг өгсөн байх. Тэгээд ч ер нь яг биет одоо объект болгож энэ тэнд үзүүлэхдээ бас тэрийгээ бас хадгалж явдаг. За би ерөнхийдөө бол одоогор бол нэг ер нь бол 100 руу төгсөж байгаа юм уу та 100 хавцаал болж байгаа. Тэгээд нэг ган хөлбөр нь үүдээ доороо юм одоо платан дээр ингээ хоёр улын мөртөө өмнө. Тэгээд яг балансын нэг тэг тааруулж хийсэн тэр баримл маань бол нэгдсэн үндэсний байгууллагын одоо Нью-Йоркийн нэгдсэн үндэсний байгууллагын цэцэрлэг түрээлэнд бол байгаа. Одоо Nord Art дээр бол би Grand Prix шагнал авсан. Тэрнтэй холбоотойгоор миний бүтээл Мюнхенд бол одоо байрлахаар болсон. Тэнд бол бүр мөнхөд одоо тэнд ингээд бүх архитектурны шийдлийн талбай энэ нь хийгдэж байгаа. За энэ үйл бол би энэ Улаанбаатар хоттой бол нэгийг бол байрлуулсан байгаа. Тэр бол дархийн одоо гэр хороолт хуучин кино үйлдвэрийн нэг хальс уусруулах үйлдвэрийн яндан байгаа. Тэрэн дээр байршуулсан байгаа. Тэр бол бас их тийм сонин нийгэмд одоо тий Улаанбаатар ямар ч гэсэн хамгийн их яндантай хот гэдгийг би сануулах гэж тэрийг одоо байрлуулсан байгаа. Шалтгаан гэвэл яг хуу мэдээж миний бүтээл бас Мюнхенд байрлаж байгаа тий. Одоо тэгээд Баварын моторс бол өөрөө төв нь бас Мюнхенд байдаг. Тэгээд BMW өөрөө ч
харахад гоё арт машин тийм би X6 энтрүүл харахад үнэхээр арт урлагийн бүтээл шиг гоё машин байдаг. Тийм учраас тийм гоё хүний нөгөө одоо техник дэвшлэлийн хийсэн энэ бүтээлттэй хамт хүний зүгээр бас энэ урлагийн бүтээл тийм оюунаар хийсэн урлагийн бүтээл ингээд зэрэгцээд байна гэдэг бол маш зүйтэй юм. Энэ хоёр бол яг нэг одоо тий нэг нь бол шинжлэх ухааны дэвшлэлээр хийгдэж байгаа уран бүтээл. Энэ бол бүтээл машин гэдэг бол агуу том бүтээл. Тэгтэл бас ухамсар гэд хийсэн миний энэ баримл бол бас л бүтээл. Гэхдээ энэ бол илүү хүрч чадахгүй оюунлаг уран бүтээл байх бах. Тийм учраас энэ хоёрыг зэрэгцүүлээд тавина гэдэг бол маш тийм одоо зүйтэй юм а гэж үзсэн учраас би энийг энд байршуулахад бүр маш их сайхан сэтгэл хөдлөлтэй байгаа.